Сайн байцгаана уу? Туяа байна. Өнөөдрийн та бүхэндээ танилцуулах машин бол Range Rover Velar. Range Rover-ын дотроо бидний хамгийн сайн мэддэг загвараас гадна Evoque, Sport, Velar гэдэг төрлүүдтэй. За өнөөдрийн танилцуулах Velar загвар нь энгийн Range Rover-аас арай жижиг, арай спорт хөлбөр нь. Гэхдээ яг жинхэнэ спорт загвараас арай жижигхэн 5 хүний судалтай. За яг спорт загвар нь болохоор 7 хүний судалтай байдаг. За машинаа танилцуулахаас өмнө надад нэг асуулт байна. Би өнөөдөр ямар харагдаж байна? Дэчгүй юу? За, яагаад ингэж асууж байна гэхээр өнөөдрийн миний лукийг Michael Kors бүрдүүлсэн. Michael Kors бол Америкийн хувцсны брэнд. За, дэлгүүр нь Shangri-La Mall-ийн нэг давхарт байгаа. Il est 7h du matin. За өнөөдрийн миний лук хэрвээ та нарт таалагдчихвэл комментоор yes гэж бичээрэй. За бас таалагдахгүй бол таалагдахгүй бол no гэдэг коммент бас бичээд өгөөрэй. За одоо машин таацмөрөө танилцъя. За бүгдээрээ моторыг харъя. Land Rover-ийн Ingenium мотортой 3 литрийн V6 мотор 340 морины хүчтэй. За машина гадна талаас нь харах юм бол бидний яг мэддэг ингийн Range Rover-аас арай жоохон намхан артлын хэсэг таацсан баг зэрэг доошоо ингээд бууж ирсэн. Жоохон налалттай гэсэн үг доошоо. За арын хэсэг шил угаагч нь энэ дээрээ суурилж ирсэн учраас илүү гоё цэвэрхэн харагддаг. За арын камер нь эндээ харагдаж байна. Камерныхаа хажууд яг камер угаагчтай. Тэгэхээр муухай ассан үед бол угаагаа явчихад илүү амраа арын үзэгдэх орчин илүү сайжруулж болно. За одоо багажаа цөмөрөө онгоолж харъя. За багажны хэсэг нь спорт загвараа бодвол арай том хэмжээтэй, ардаа 12 вольтын оролттой. За нэг юм аялын чемодан нэг цүнх тавихад цаана ямар зайг үлдэж байгааг харагдаж байгаа бах. За чемодан хүнд чемодан ч юм уу ачаад болоход шууд татаж болоход айгүй эндээ юм өндөрлөгөөтэй учраас дээшээ өргөөд ингээд татаж болгоно. За энэ доор юу байгаа гэцмээрээ харъя. Бас дугуйн эндээ байна. За надад түлхүүр байгаа тохиолдолд хаалганыхаа товчлууд дээр нэг дарчаар даруул нь ингээд наашаа гараад ирдэг. Гоё аз. За тэгээ татаад онгоолгоно. За машина төгжихдээ түлхүүрээрээ төгжиж болно. Эсвэл энэ кнопкон дээр бас нэг тарчаад ингээд өөрөө автоматар төгжигдчихдэг. За арын судал руу орж үзье. За арын судал. Гаднаасаа харахад дээдлийн дээвэр хоошоо нилээн буулттай юм шиг харагдчихсан модоч яг дотор нь суугаад үзэхээр миний толгой таац хоёрын хооронд бол хангалттай зай бол байна. За хөлний өвдгнөөс уртлын суудлын хүртэлх иймэрхүү зайтай байна. Энд бол 1 м 70 хүн суухад уртлын суудлыг тааруулсан байгаа. За энэ урталт бол 12 вольтын оролттой. За эндээс усны савтай. За ард сууж яхад сансныг бодвол түрүүн гаднаас нь харахад дээвэр нэлээд уналттай харагдажсэн шүү дээ тий. Тэгэхээр сансныг бодвол харин гайгүй том зайтай. Харин цонх бол энд нэлээд жижигч өгсөн. Тэгэхээр арын суудалд ингээд суугаа явж хад жоох юм харанхууд жижиг цонхтой учраас харанхууд мэдрэмж төрдөг юм байна. За энэ 5 хүний суудалтай машин ард 3 хүн суух зориулттай. Голдон сууж үзье. Тэгэхээр голдоо нөгөө юм өндөрлөгөөтэй учраас ингээд хоёр хөлөө хоёр тийш ингэж тавьж сухаас өөр аргагүй байдал төрөх юм байна. Голын суудал бол яг суухад бол суудал нэвтэх юм зөвөр хөлөөл ингэж тавих юм байна да. За жолоочийн суудлын хэсэг доод хэсэгт энэ хан ингээд бүр нааша ороод ирчихсэн учраас доотлын хөлний зай маш багтай. Эвгүй юм хөлөө ингээд чөлөөтэй ийшээ хөлгөж болохгүй яг ингээд ханд нь тулчаад байна. Range Rover дээр надад хамгийн таалагддаг зүйл энэ эргэдэг араас олоход юм амархан эргүүлээд сольчдөг. Надад энэ маш их таалагддаг байсан. Харамсалтай нь 2022 оны шин загварууд дээр энэ араа нь эргэдэг араа байхгүй болчихсон билээ. Зөвөр шууд ингэж хүлэгдэг араатай болцсон харагдаж илээ. Хоёр дэлгэцтэй. За нэг гой зүйл харуулъя. Юу вэ гэхээр энэ дэлгэц ингэ хөдөлж болдог. Ингээд дэлгэцээ өөртөө таруулаад өнцгийг нь өөрчлөх боломжтой. Гоё астай. Вау, энэ хараа. Гэтэ жоохон гацаатай хөдөлт юм байна бас тий. Доотлын дэлгэцээс юу өдөрч байгаа гэхээр температураа, суудлуудаа
За машинтай холбоотой settings-үүд машинтай холбоотой за явдлаад харуулна тий. Энд дээр dynamic eco гэд явдлуудаа ингээс харуулах боломжтой. Дээрээс нь машин дотор температураа эндээс удирдах болно. Энийг харин нэг дарчих юм бол суудлынхаа температурыг удирдах болно гэсэн. Уртлын 2 суудлын температурыг энэ хоёрдоос удирдах болно. Уртлын 2 суудлаа эндээс ингээ халаагаад бас эсвэл хөргөчих боломжтой. Энд ундаа усны савтай, тэрнээсээ энд бас нэг юм хаалттай савтай. Дээрэс нь энд нэг машин болгонд байдгүй юм сонин дөрвөлжин сав байна. Бодвол энд нь одоо дөрвөлжин хэлбэртэй жүүс ч юм уу бас хийж боломжтой харагдаж байна л да. Голын сав ер нь бол юм жижигтэр 2 USB оролттой. Эндээ бас micro SIM ордог оролттой 12 вольтын бас оролт байна. Ийм жижигхэн сав хэрнээсээ юм 2 тустай хаалгатай. Бас нэг одоо дутагдaltaй тал гэвэл одоо над шиг юм нүдний шил зүүж байгаа хүн шилээ хийх газар энд байхгүй. Шилийн сав байхгүй одоо шилээ бодвол энэ нарны халтанд ингээд хийх ёстой юм уу? Ингээд ингэж болох юм тий. Энэ хэсэг юм нэвт учраас энэ юм нууц тамиртай гэсэн үг. Эндээ юм нууж болно. За ингээ яваад үзье. За бариад явхад ямар мэдрэмж төрөх вэ гэхээр яг л нөгөө энгийн Range Rover барьж байгаатай адилхан гэхдээ баг зэрэг спортын тийм мэдрэмж төрнө. Тэгээд энэ машин дээр гол нь нөгөө намхан учраас бууз суухад аягүй эвтэйхэн байд юм бэ. За бас ямар давуу талтай вэ гэхээр богино зайд маневр хийх чадвар маш сайтай. Би одоо энэ богино зайд ингээд маневр хийж үзүүлье. Ийм жижигхэн зайд ингээд бүтэн эргэжиж болж байна. За харин нэг одоо сул тал нь юу гэхээр маневр хийж хаад хойдлын цонхнууд ер нь жижигхэн хэмжээтэй учраас харанхуулаад үзэгдэх орчин жоохон хязгаарладаг гэх юм уу. Хойдлын цонхоор харахаар аягүй жижигхэн blind spot буюу одоо сохор бүсийн мэдрэгчтэй. Уртлын салхины шилэн дээр хурд хэмжигч харагддаг. За барай яхад ер нь бол тийм спортыг гэдэг чинь ер нь жоохон хатуу гэсэн үг ш. Энгийн Range Rover-аас баг зэрэг хатуу мэдрэмж төрүүлж байна.